Монгол улс 2005 онд тамхины эсрэг хуулиа баталж 2012 онд тамхины хяналтын эсрэг хуулиа шинчлэн найруулсан. Сүүлийн жилүүдэд манай улсад тамхины хэрэглээ эрс нэмэгдэж, утаад тамхиа импортын электрон тамхиар сольж, эм хөгшин залуугүй хооллох боллоо. Электрон тамхи болон янжуур тамхинуудад өөр өөрийн гэсэн ер нь хорт бодисуудын нөлөөллүүд бол байдаг. Янжуур тамхинд 2000 гаруй химийн хортой бодисууд байдаг. Эдгээрээс нэг 700 орчим нь бол хүний эрүүл мэндэд маш ноцтой нөлөө үзүүлдэг. За 60 гаруй бодис нь бол уушгины хорт хавдар үүсгдэг гэсэн ийм судалгаанууд бол байдаг. Харин вейп буюу электрон тамхинд бол эдгээр агуулгадж байгаа хорт бодисуудын хэмжээ харьцангуй цөөн боловч никотин гэдэг донтуулдаг тэр дасал болгодог бодисын агуулгадах хэмжээ нь янжуур тамхинаас 2 дахин илүү байгаад байдаг. Тийм учраас вейп хэрэглээд нэгэнт эхэлчихсэн тохиолдолд илүү их дасал болох, илүү их өгүүлэх хам шинж үүсэх гэдгээрээ бол янжуур тамхинаас илүү байдаг гэсэн үг. Хотод тамхинаас гарах гэж нэрлэдэг байсан. Тэгээд биер нь тамхи татдаг өдөрт нэг 5-8 шиг хотод тамхи татдаг байсан. Тэгээд хэрэгэлдэг болсноор цаг 2 цагийн зайтай янжуур тамхи татна гэж аахгүй. Боломжтой гарвал тамхи татдаг байсан. Хотод тамхи татдаг байгаад өвөл өөсөө өгдөг байсан. Тэгээд тамхи татдаг байхдаа орхидтай байсан. Тэгээд тэр нь бас электрон тамхитай тундраагүй гэж бодсон ч гэсэн бас хөнгө ханиалга байгаа. Янжуур тамхи татсантай холбоотойгоор хүний эрүүл мэндэд буюу уушигны зүрх судасны гэдэг амин чухал амьдралын амин чухал эрхтнүүдэд цус өтгөрөх, тэгээ гуурсан холоо гэх юм бол гуурсан холоо бөглөрөх, явандаа ингээд уушигны архаг бөглөрт өвчин болох гэдэг ингээд архаг өөрчлөлтүүд бол бий болж идэг. За гэтэл энэ бөглөрт өөрчлөлтүүд маань их олон жилийн явцад аяндаа үүсч нэмэгдсээр байж байгаа. Харин сүүлийн энэ 10 гаруй жилд вейп буюу электрон тамхи гарч ирснээр уушигны цочмог хүнд хатгаагаар өвдөж нас орох тохиолдлууд бол нилээдгүй олон тохиолдлууд бүртгэгдсэн байдаг. Электрон тамхи хотод тамхины хор уушгийг үзмэдэг шүү дээ. Тийм гарах оролдлого хийжсэн юм. Гарах оролдлого зөндөө тамхинаас бол гараад электрон тамхи орсон. Тэгээ электрон тамхиас гарч тамхинаас гарья гэж шийдсэн л бол шууд тамхиг хай гэдэг зөвлөмжийг л эмчнэр нь өгдөг. Багасгаад ч гэдэг юм уу эсвэл өөр электрон тамхиг орлуулж хайснаар бид нар уушгаа өөрсдийнхөө эрүүл мэндийг авч үлдэж байгаа гэдэг ойлголтууд ерөөсөө байхгүй. Электрон тамхиг өсвөр үеийнхэн эмбүү угж мэд хэрэглэх боллоо. Энэ дүр зургийг та энэ хотын хаанаас ч харах боломжтой. Би ялгараа 17 настай. Тэгээд электрон тамхиг одоогоос жил өмнөөс хийж татчихсан. Манай зүү татсан болохоор өнөр нь аюу гоё. Тэгээд ер нь ажид байгаа сонирхолтой санагдав. Одоо ер нь гарах гэж хичээж байгаа. Нэг ангиас ингээл хураахад 40-50 хүүхэдтэй ангид 10-аас 20 ширхэг электрон тамхи бол гарч ирж байгаа гэж хэлбэр дүрснийх гоё болоод хүүхдүүдийн ингээд зүгээр ингрийн тэмдэг шиг зүүдэг юм уу, кармандаа бал шиг хийдэг гэд ингээд улам нарийсаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ электрон тамхиг татснаар бид нэгт өөрийнхөө эрүүл мэндэд маш их хор нөлөөг үзүүлж байгаа. Тэр цөөхөн хэдий боловч тэнд агуулгадж байгаа бодисууд бол маш хортой бодисууд байдаг. Тэгэхээр 17 настай эмчин дэлгүүрөө үдчихээс 25 өдөр бол электрон тамхи худалдахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр яаж өрнө? Хаар дандаа үнэлгээ шалгуулъя. Тэгээд бэдэнгийнхаа хэцнэр ч юм уу эсвэл хүргэлтээр зарж байгаа ч юм уу хөргүүлээд авчдаг. Бүр эсвэл төцний тест шингэнийг аваад шингэхээр авчдаг. Шингэнийг нь өөртөө гараараа сэлж боломжтой юм тийм. Тэгээд рефлексийн болно. Юу нэг дадлыг авч явах сэлжтэй. Хүргэлтээр захиаллаа хаанаас яаж захиалдаг байсан юм бэ? Хүргэлтээр авчиж байгаа хүн насын чамайг хараад ч юм уу тийм 17 хүрсэн үү хүрээгүй юу? Насанд хүрсэн үү гэдэг нь шалгадаг байсан. Хүргэлтээр шалгахгүй шүү дээ. Тэгээд бид нэр ингээ юмаа зараад надад юм авчлаа. Хоолой дээр нь 1-2-3 өдрийн эмнэлгийн хэлбэрээр зардаг. За хүүхдүүдэд випийн талаар нөлөөлцөнгөө орсон. Энэ бол сошиалоос авж байгаа буруу хэрэглээ. Вип гэдэг чинь утаад амгаас илүү хортой. Тэг ийм мэдээллүүдийг улам өгдөг баг. Тэгэхээр вип чинь утаад амхны хууль нь гарчаад байдаг. Випний хууль байдгүй. Одоо ахлагангийн хүүхдүүд чинь бид эдээс илүү сошиал угдаг, хуулийг сайн судалдаг болсон.
Тийм болохоор буцаагаад бид нар энд хоёул байхгүй. За зарим эцэгчүүд нь бүр бицээр ээж татуулдаг. Та татхыг мэддэг л асуу мэддэг. Тэгээд татаад бид нар хилээд орвол хилээд аваад хийхгүй нэ одоо ингээл татчихэл ах. Ямар гаал гаргах юм биш. Төмөр тавьчих юм биш. Одоо тэгээд хүн болгоно л одоо орсоор нэрэл хийж ийм ухааны л байж байгаа. Тэгээд бид нар ч одоо тэгтэр ч одоо эцэгчүүд нь зөвшөөрч одоо сургуулийнхаа орчинд бид яг татж байгаа нөхцөлд л ингээ авна ухахээс биш. Одоо тэр гадаа гудамж явж байгаа гут нь очиод ингээ байж аваад бүгдийг хурааж мараагаад байна байхгүй. Энэ дээр бас дахиад нэг юм хэлээд энэ ахлах сургууль за одоо энэ өөр сошиалор ч юм уу одоо манай сургууль арай гайгүй. Өөр сошиалор энэ VP-г ингээд аваад буцаагаар нөгөө дамл зардаг юм шиг байна. Арай зэрэг үндсүүн нэр багаар зардаг юм уу. Тэгээ одоо хүүхдүүдийнхээ одоо юм шоугийн төсвийн сүлбэлийнхаа хүүхдүүдээс одоо ингэ сонсоод. Тэгээд дамл зардаг гэх юм шиг байна. Хоорондоо одоо авчирал нэгэндээ зараад найзуудаа дойтлын доотлын хоёроо зардаг ч юм уу дуусаа. Тийм байна. Энэ мэтчлийн захим орчинд электрон тамхины худалдаа ямар ч зохицуулалтгүй явагдаж байна. Facebook захим хуудасаар дурын нэг зарын групп руу орж мэдээллийг хамтдаа хазгая. Байна уу? Сайн байна уу? Электрон тамхи хүргэлтээр байгаа юм болов уу? Электрон тамхи хүргэлтээр хэдэн мэгтэй байна? Ямар төрөл вэ? Фурудлаа байна. Тэгээд 30 мэгтэй байна. Үүний хувьд ямар байгаа юм лээ? 30 мэгтэй 25 мянга, хайсгаараа 50 мэгтэй. 10 Хот дотор хүргэлт хийх юм болов? Хүргэлтэн 5 гэж байгаа. За. Хүргэж өгөхдөө насны хязгаарыг харах юм болов? Яах юм бол? Харин хэдэн байна? 17-тай. Юу ах? Харин би харин яг сайн сонгож чадахгүй тэгээ үнийн асууж агаад харин сонгоод авдаг юм уу гэж бодоод. Чимээ 25 мянга. 10 дэлхий дэрчээ. Тэгээд нөгөө нэг хурцтай 10 дэлхий дэрчээ. Баярлалаа. Тамхины хяналтын тухай хуулиндаа захирагддаг сайн иргэн болохыг хичээсэн ч тамхины асуудлаа улам далд хэлбэрт оруулан гараас гарт дамнан зарагддаг 8-аг бий болгожээ. Дэлхийн тамхины хяналтын байгууллагаас гаргасан судалгаагаар 37 улсад электрон тамхи худалдаалахыг хориглосон. Харин манай улсад электрон тамхины хэрэглээг хуулийн хүрээнд хэрхэн зохицуулах нь чухал болоод байна. Тамхины хор хөнөөлтөй холбоотой асуудал дээр энэ электрон тамхины асуудал бол мэдгэдэггүй анхаарал татж байгаа. Ялангуяа өсвөр үеийнхэн хүүхэд багчууд энийг одоо ихээр хэрэгжилж байгаа. За энэ чиглэл засгийн газраас тамхины одоо хуулийг улсын их хурлд өргөн мэдүүлэхээр боловсруулаад бэлтгэсэн одоо яамдуудаас санал авах ажиллагаа хийгдэж байна. Саналууд ирээд нэгтгэхэд энэ ондоо багтаад улсын их хурл өргөн барьна гэсэн бодолтой байна. Янжуур тамхи бидэнд аяанда аажимдаа ингээд уушрын зүрхний хөндөгчнүүдийг үүсгэж идэг юм байна. Харин вейпинг бол эзэгэн таарах юм бол одоо бид нэг татаал хоёр татаал юу ч уушгинд өөрчлөлт орсон гэдэг өөрчлөлтүүдийг бол мэдэхгүй гэтэл нэг л өдөр эзэн таараад юм уу өөр ямар нэгэн насгалын дээд замын халдвартай хасрах юм бол уушгины маш хүнд хатгаагаар өвдөж насаарах юм. Тийм гинти эрсдэл бол ард нь байнга явж идэг гэсэн үг. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй адил утаад тамхиг электрон тамхиар орлуулж хаяна гэдэг дашаа ойлголтыг залруулах хэрэгтэй. Тамхинд аюулгүй хувилбар гэж байхгүй. Таны эрүүл мэнд зөвхөн таны гарт. Бид таны эрүүл мэндийн төлөө энэхүү нэвтрүүлгийг бэлтгэлээ. Харин одоо тамхиг татах хэсэг нь зөвхөн таны сонголт.